Цэцэн тэнэг хоёр. Урд нэг хаан цэцэн тэнэг хоёр түшмэлтэй байжээ. Нэг өдөр төсөмдөө шалгахаар дуудан ирүүлээд түшмлээсэ. Миний сахал их ургадаг боллоо. Үүний учир юу вэ гэвэл цэцэн түшмэл. Язгуур сайд хүнийх учир тэр болоо гэв. Тэнэг түшмэл. Жам ямаа гэжээ. Маргааш нь дуудаж ирүүлээд хуш мод яагаад мөнх ногоон байдаг вэ гэвэл цэцэн нь. Модны дотор тусгай мод байдаг бөгөөд язгууртай мод учраас болоо гэжээ. Тэнэг түшмэл нь. Жам ямаа гэжээ. Нөгөөдөр нь дуудаж ирүүлээд хүн шүү яагаад сайхан дуутай вэ гэвэл цэцэн түшмэл нь. Өөрт сайхан хүзүүтэй тул сайхан дуутай гэв. Тэнэг түшмэл нь. Жам ямаа гэжээ. Ингээд хаан тэнэг түшмлээсэ. Чи ер нь дандаа л жам юм гих. Энэ ер нь юу гэсэн үг вэ гэвэл тэнэг түшмэл нь. Үүнийг тайлбарлахад учиртай. Таны чихэнд чииртэй ч байж магадгүй гэвэл хаан. Зүгээр чи тайлбартай юм бол хэл гэжээ. Ингээд тэнэг түшмэл. Сахал урт ургадаг нь нэг жам. Жишээлбэл ямаанд байдаг ухны сахал бусдаас урт байдаг шүү дээ. Хуш ногоон байдаг нь үндэс урттай. Газрын гүнээс тогтмол тижээлтэйгээс болдгийм. Хүн сайхан дуутай нь урт хүзүүнийх биш. Богино хүзүүтэй ч хөхөө сайхан дуутай шүү дээ. Иймд жам гэж хэлдэг минь ийм учиртай юм гэжээ. Хаан түүнийг зөвшөөрч тэнэг түшмэл маань харин хамгийн цэцэн байжээ гэж бодох болжээ.